Тэгэхээр энэ дээр ер нь цаашаад энийг одоо болж болохгүй юу? Үндсэн бусад бүх дэлхийн одоо энэ мөнгөний бодлого хэрхэн яаж явдаг энэ зарчимдаа нийцүүлж болохгүй юу? Энэ ер нь жоохон эерэг гэхээсээ илүү сөрөг. Тэгээд ч ер нь батлагдсан энэ чиглэлийнхаа дагуу инфляцийн түвшингөө бол яг барьж чаддаггүй. Тэгээ манай улсын их хурлын гишүүд улсын их хурл өөрөө улсын их хурлын харьяа байгууллагууд дотроос Монгол банк тэгээ санхүүгийн зохицуулах хорог хоёр өөр нүдээр хараад байдгийг би хувьдаа буруу гэж үздэг. Санхүүгийн зохицуулах хорооны асуудал яг Монгол банктайгаа ижил энд тэнцсүү маш их чухал. Яг одоо иргэдийн амьдралд нь хамгийн их нөлөөлдөг асуудал Монгол банкны асуудал гэхээсээ илүүтэй, банкны асуудал гэхээс илүүтэй энэ банк бус ломбард, хадгаламж зээлийн хоршоо, нэг өдрийн одоо энэ жижиг зээлүүд байдаг учраас уг нь бол санхүүгийн зохицуулах хорооны ажлыг бид нар маш өндөрт авч хилцэж, хуулийн бас одоо сайн харж, банкны салбараасаа илүүтэй даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг одоо хөгжүүлэх тал дээр ярьж анхаарч явахгүй бол бид нар ердөөсөө энэ чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байгаа даа. Энэ дээр яг Монгол банкны бодлогыг дэлхийн одоо бусад улс орнуудад хэрхэн яаж авч хилцдгийг ер нь энийг одоо болох тал дээр нь одоо бас санаачлаг гаргах хэрэгтэй байна гэдгийг асууя. Хоёр дахь нь болохоор энэ валютын нөөцтэй холбоотой бас л нэг тийм үл ойлголцол гэдэг юм уу, ердөөсөө нэг тийм буруу мэдээлэл яваад ах шиг санагдаад байна. Яг одоо улсын нөөц гэж юу юм? Төрийн нөөц гэж одоо бас тусдаа юу юм? Ер нь валютын нөөц юу юунаас бүрддэг? Яг одоо нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг талаар бас мэдээлэл өгөөч. Монгол банкны үрийн асуудал бас нэлээд санаа зовох үс хэмжээнд байгаа даа. Тэгэхээр үүн дээр бас анхаарах хэрэгцээ шаардлага байна. Цаашлаад энэ төрийн хэмнэлтийн бодлогын дотор Монгол банк өөрөө дотооддоо одоо үүссэн байгаа нөхцөл байдал дээрээ үнэлгээд үнэлт өгч байгаа юу? Хүний нөөцийн бодлого, газар хэлтсийн тоо зэрэг асуудлууд олон нийтийн анхаарал бас орж байгаа учраас үүн дээрээ одоо танахаас ямар бодлого баримталж байгаа вэ гэсэн ийм цөөхөн асуултыг асууя. За 4 номерын микрофоноос Монгол банкны ерөнхийлөгч. За ариун зай гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол энэ төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг гэж их хурл одоо парламент дээр батлуулдаг улс орн бол баг байхгүй. Яг гэвэл нөгөө Төв банк өөрөө бие даасан хараад тусаар бодлогоо явуулна гэдэг тэр зарчмынхаа дагуу бол Төв банк бол яг өөрийнхөө бодлогыг өөрөө тодорхойлоод өөрөө хариуцаад ингээ явдаг. Манайд болохоор үндсэн хуулийн дотор улсын их хурлын одоо бүрэн эрх гэдэг дотор бол мөнгөний бодлогыг одоо жилдээ нэг удаа хэлцэж батлана гэсэн ийм үндсэн хуулийн заалт байдаг учраас энэ заалтын дагуу ингээ Монгол банк мөнгөнийхөө бодлогыг жил болгон өргөн барьж батлуулдаг байгаа. За үндсэн хуульд өөрчлөлт орох ингээ ажлын хэсэг гараад ажиллаж байхад олон улсын туршлага сайн туршлагыг одоо судлаад ер нь бол Монгол банк харин өөрөө үндсэн хуулийн институт байгаад мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг харин өөрчлөгдөх юм бол зөв голдролд орох юм байна гэж харж байгаа. Тэгээ өнөөдрийн явж ирсэн туршлагаас харах юм бол Монгол банк их хуралд бол ингээд төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ батлуулах гэж орж ирж бас тайлангаа тавьж мэдээлэл өгж явж байгаа. Мөн өөрийнхөө тайланг жилийн эцсийн тайланг гарсны дараа оны нэг 5 сар орчим бас тайлангаа тавиад бас мэдээлэл өгөө явдаг. За мөн одоо бусад хууль тогтоомж гэдэг юм уу одоо засгийн газрын бас танилцуулгатай холбогдуулаад Монгол банк бас цуг орж ирээд ингээд тайлан тавиа явж байгаа. Тэгэхээр тайлан тавих талаасаа бол байнгын одоо Монгол банк их хуралтай бол мэдээлэл өгөө явж байгаа учраас зүгээр энэ үндсэн хуулийн тэр заалт өөрчлөгдвөл бусад олон улсын жижигт бол нийцтэй болох байхаа гэж харж байгаа. За дараагийнх нь асуулт нь Монгол банк санхүүгийн зохицуулахаар. За Монгол улсын санхүүгийн зах зээл бол одоо ингээ банк ус санхүүгийн байгууллага, үндсэн засгийн зах, хөрөнгийн бирж, даатгалын байгууллагууд, хадгалан зээлийн хоршоо, за барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний байгууллагууд гэдэг олон ийм санхүүгийн байгууллагаас бүрддэг. За тэрний банкны хэсгийг Монгол банк хэн шалгаад, банкнаас бусад хэсгийг нь бол санхүүгийн зохицуулахаар хэн шалгаад явж байгаа. Гэхдээ санхүүгийнхаа Монгол улсынхаа санхүүгийн системийн доктортой байдлаа гэж үзэх юм бол энэ хоёр байгууллагын хийж байгаа ажил бол бараг адилхан. Тийм учраас бол маш хоёулаа ач холбогдолтой бас гаргаж байгаа шийдвэрүүд нь хоорондоо
уялдаатай байх ёстой гэж бол тантай бол энэ дээр бол яг санал биднээс бол адилхан байгаа. Тэр утгаараа ер нь бол одоо банкны салбар нь өөрөө энэ зах зээлийнхээ бараг 80-90% ингээд дааж байгаа гэдэг утгаараа өнөөдөр бол хамгийн том нь болж харагдаад байгаа. Гэтэл бол яг иргэдэд үйлчилж байгаа талаас харах юм бол тэр институт одоо үн цасны компаниуд, даатгалын компаниуд, банк ус санхүүгийн байгууллага гэдэг тоогоор авч үзэх юм бол тоон хэмжээгээр бол одоо санхүүгийн зохицуулах хорооны зохицуултанд байдаг байгууллагууд бол илүү олон болж илүү их иргэдэд үйлчилдэг тал нь бол тэнд байгаа. За ариун зай гишүүн нэмж тодруулна. За тодруулгын хугацаа 1 минут байгаа учраас та хариулахдаа надад яг валютын нөөц болон Монгол банкны өөрийн дотоод үр болон зохион байгуулалт бүтцийнхээ талаар хариулаад өгөхгүй. За 4 номерын микрофоноос нэмж хариулъя. За ариун зай гишүүн тодруулж хариулъя. Тэгээ өнөөдрийн байдлаар Монгол улсын валютын нөөц 5.870 сая байна. За тэрний одоо засгийн газрын ирээдүйн өв сан, төрийн сан дээр байж байгаа гадаад валютын хадгаламж, за банкны Монгол банкн дээр харилцах насандаа байршуулсан мөнгөний нийт дүн нь бол 2 тэрбум доллар нийлээд. За тэгэхээр бол одоо энэ нь бол одоо засгийн газар болон банкны мөнгө, үлдсэн нь бол одоо Монгол банкны өөрийн цэвэр хадгаламж одоо валютын нөөц гэж хэлж болно. За Монгол банкны хувьд бол бас богино хугацаанд урт хугацааны үр гэдэг юм уу, тэр нь бол 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа. Хятадын ардын банктай байгуулсан swap хэлцлийг өрч гэдэг юм. За хэмнэлтийн хувьд бол мэдээж улсын төсвийн байгууллагууд хэмнэлт хийж байгаа учраас Монгол банкны зүгээс ч гэсэн өөрийнхөө бүтэц үйл ажиллагаанд зохион байгуулалтын арга хэмжээ оновчтой зохион байгуулж байгаа. За Монгол банкнд бол урд нь бол оронтой бол нэг 670 гэдэг оронтой байсан бол одоо бүтэц зохион байгуулалтаа өөрчлөөд 4 номерын микрофон гүйцэд хариулъя. За газруудынхаа тоог хэмжсэн алба төвүүдийнхээ тоог бас хооронд нэгтгэж зохион байгуулад нийтдээ нэг 70 орчим оронтойгоор бол хэмнэлтийн горим руу шилжүүлж байгаа. Тэгээ ер нь бол одоо ойролцоогоор нэг 600 хүнтэй үйл ажиллагаагаа цаашаа авч явна гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За улсын хурлын гишүүн Салдангийн Одон Туяа. Одон Туяа гишүүн байхгүй байна. Улсын хурлын гишүүн Саруул сайхны Соронзон болд.